Яг энэ асуултыг л асууад байгаа юм л да. Одоо асуултын чанарыг яаж хэмжих вэ? Хэлсэн үгний чанарыг яаж хэмжих вэ? Гэдэг асуулт. За, хуулийн чанарыг яаж хэмжих вэ? За, дээрэс нь яг энэтэй холбоотой нөгөө камерын улс төр бий болох эрсдлийг үнэлсэн үү? Одоо энэ хуулийн төсөл оруулж ирээд шүү дээ гэдэг. За, тэр түрүүний нөгөө байнгын хороотой холбоотой. Энэ байнгын хороог ингээд нэг бол томруулаад, нэг бол жижигрүүлээд байгаагийн зорилго юу вэ? Энэ яг бодлогын хүрээнд хийгдээд байна уу? Эсвэл улс төрийн шалтгаанаар хийгдээд байд юм уу? Нөгөө билууга хуваах зорилгоор за одоо энийг томруулахгүй бол болохоо ячлаа. Одоо дахиад нэг хідэн байнгын хороо нэмж байж нэг хідэн гишүүдийн амыг таглая гэдгийн зарчмаар хийгдээд байна уу? Энэ бол их тийм сонирн болж шүү. 2 жилийн дотор 3 дахь өөрчлөлт оруулна гэдэг бол бүхэл бүтэн хууль тогтоох байгууллагын хувьд бол боломжгүй зүйл. Энэ бол залгамж чанарыг алдагдуулж байгаа зүйл. Дээрээс нь улсын нөгөө ерөнхийлөгчийн за ерөнхийлөгчийн хуультай яаж үйлдэж байгаа юм бэ гэж. За бямцгт дарга хариулъя. Ерөнхийлөгчийн хуультай энэ Нарантой Нара гишүү Батбаатар гишүүдийн хуулиуд өргөн байна. Тэр үед нэг тусгаал ажлын хэсэг байгуулад энэ асуудал явна. Ерөнхийлөгчийн хуулинд одоо шинэ ёс зүйн зөрчил гаргавал хуралдааны 30-аас доош хувьд нь чуулган болон байнгын хуралдааны 30-аас дээш хувьд нь суухгүй эгүүлэн татна гэсэн заалт орж иж байгаа. Тэгвэл энэ дээр бол эгүүлэн татах биш, бусад хариуцлага хүлээлгэх ийм зохицуултууд орж байгаа. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн энэ шүүхийн байгууллага тогтоогдсон бол гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдах ёстой болохоос ёс зүйгөөсөө болж тийм эргүүлэн татах нь зөв буруу гэдэг дээр бол энд ёс зүйдэр бол өөр одоо наадлын шатны хариуцлага хэрэг хүлээлгэхээр ийм одоо уян хатан зохицуулт орж ирж байгаа. Байнгын хороодыг яагаад нэмээд байгаа юм бэ гэж. Яа харахгүй хүний хөгжлийн бодлогын байнгаар бол үнэхээр олон асуудалтай том байгаад байна. Эдийн засгийн байнгаар том байгаад байна. Хуралдаж дуустдаггүй, асуудлаа хэлцэж бардаггүй. Тийм учраас илүү одоо хурдан хугацаанд ажил хэрэгч асуудлаа шийддэг байхын тулд эдгээр асуудлыг зохицуулахаар